talk. You, talk, arrow. You, 내구 생각 talk. You, yeah. 내구 생각 talk. За нийгмээс ангид подкастын шинэ дугаар эхэлж байна. Бид нартай үргэлж хамт байдаг сонсогч болон сонсогч нартай баярлалаа гэж хэлье. Өнөөдрийн дугаарт ойрд тохиолддог юм болж байна. Хамгийн анхны дугаар дээр Милан бит хоёр хоёулахнаа сууж исэн. Яг энэ студиод бол өнөөдөр бас яг бит хоёр хоёулахнаа байна. Гэхдээ өнөөдрийн зочноор Чожо оролцож байна. Юу байна да Чожо? Намтай анда юу байна? 50 сайхан байна. 50 сайхан да. Бид хоёр студи дээр ирчээл кофе уугаал кофен дээрээ салганаа л гэж энэ. Тэ би бас арай нөхө кофе уугаал гэж. Чаача ер нь кофе их уудаг ер нь. Тин кофе л их уун. Nice. Кофе тамхи хоёр уг нь яг гоё хоршдог те. Даанч би бас тамхинаас гараад удацсан байна. Юм болгоноос гарсан хүн байдаг надад те. За сонин сайхан юу байна да? Ойрын сонин ачнаас юу ч гэсэн эхлэе те. Яг үндэ бол энэгээр одоо бол сайн юм юу ч алхал байна. Карантины байдалд байжгаад. Тий. Өчигдөр өнөөдрөөс ямар ч ихнээс нь жоохон сул тавьж байгаа гэж сонсогдсон. Тий, нэлээд шатаралтай тавих. Гэтэ яаж ч утсан урлагийн 20 одоо тоглолт үзэр юу гэдэг нь те. Хамгийн сүүлд болох гэж. Ааха. Тий, яг ер нь Монголд яг зарчим нь бол тийм шүү дээ. Яг хамгийн их мөнгө олдог юун тоглолтууд шинэ жил юу гэдэг гиг те. Энэ жил гэхдээ орлогын нэг үүсэр байдаг. Энэ жил гэхдээ ер нь нөгөө нэг доо бүгжим урлагийнхан ялангуяа нөгөө нэг тайзан дээр гарч перформ хийдэг хүмүүсийн үед үнд жил болох шиг боллоо. Зөвхөн Монголч эхэлтгүү те бас дэлхийд даяар амар олон артистууд, дижнер дампуурлаа бараг зарлаад шүү дээ. Сүүлдээ өөр ажил хийж байгаа нэг тиймэрхүү юмнууд амар их сонсогдоод байна те. Тэ. Гэтэ өөр олон орнуудаас иймэрхүү асуудал байгаа хэлт. Гэтэ манай нөгөө Монголын одоо дийлэнх сонсогчд дийлэнх нь интернет худалдаа ч юм уу те Apple Music ч юм уу Spotify ч юм уу яг мөнгө төлж дуу сонсдоггүй. Тийм одоо жишээлбэл гадныхан хичнээн тоглолт гигнүүд нь болсон ч гэсэн стил нөгөө үндсэн орлогууд нь ингээл ямар нэгэн байдлаар ингээд байж идэг. Монгол болохоор тэр тогтолцоо нь арай бүрдээгүй ч юм уу. Эсвэл бид нар бүрдүүлэх ёстой ч юм уу. Тэг ихлэн бодох юм да. Гэтэ нэрээ тийм шүү дээ. Маань энэ уран бүтээлчд чамаатай сонсогчд чамаатай. Одоо жишээлхэд Spotify ч Монголд ажилтгүй шүү дээ. Available биш юм байл шүү дээ. Тий. Тэгээд ажилтдаг байлаа ч гэсэн харин одоо яг мөнгө төлж хэрэглэх нь хэд байх бол гэдэг бас жоохон сонирхолтой те. M+ гэдэг аппликейшн гарсан байлээ. Тэрийг хүмүүс хэрэглэж байгаа бол мэдгүй. Сайн мэдгүй нөө те. Би тэр аппликейшнийг үзсэн л дээ. Гэхдээ яг яг хөгжмийн аппликейшн, яг зөвхөн хөгжим зориулсан аппликейшн бол биш юм бэл. Тийм үү. Тэгээд ном юу гэдэг сэтгүүл, мэтгүүл те ингээд зөндөө юм байдаг тийм аппликейшн. Яг тэрэндээ зүгээр яг хөгжмийн юу нэмж ингээд одоо хөгжүүлэлт хийж байгаа аппликейшн зөв болгосон. Хуур гэдэг аппликейшн бас айгүй олон жил ууг нь яригдж байгаа болоод тэгсээ сая бас буцаад камбэк хийсэн сурагтай байсан. Гэтэ бас хэр нэвтэрж байгаа юм бол та тий. Тий. Бас нөгөө нэг хичнээн байлаа гэд YouTube дээр байгаа юм чи яагаад би заавал хуурыг татчихад хуурд мөнгөлөөд би энэ дуунуудыг сонсох хэрэгтэй юм гэдэг ч юм уу. Тэгээ бид нар энэ дээр өөрсдөө нэг гаргалгаа гаргах хэрэгтэй л тоо тархи ажил болох хэрэгтэй. Би дахиад нэг юм төгс сонирхоод суучих. Одоо нөгөө нэг YouTube дээр Монголд ad рекламнууд хэрэг гарч ирдэг бай. Ер нь гарч ирж байгаа юу? Би бас энд ирээд удацсан болохоор удацсан ч баг тий. Гарч ирдэг. Монгол рекламууд уу тий дандаа.
янз гадны рекламнууд гарч ирнэ. Гэхдээ нөгөө бичлэгнүүдээс бас шалтгаалдаг баха ямар бичлэг тийм бах те. Тэгээ Монгол дуунууд одоо чи жишээлбэл дуу явж исэн чинь дундуур нь тастаад айд хийн гэд боддоо. Ямар ч боломжгүй байхгүй. Жишээлбэл влог ч юм уу тийм. Тийм юмнууд дундуур ингээд олон рекламнууд ч юм уу те эхлэл төгсгөл ингээд дунд нь 4 5 байдаг ч юм уу. Ингээд хийвэл яг влог эсвэл юм яриа нэвтрүүлэх ч юм уу тиймэрхүү юмнууд бол болж байгаа. Чи дуу явж ирснаа дахил торох гэж ирсэн чинь даа ингээд таслахнаа шууд реклам явж ийн гэж бодлоо. Яг доон дээр бол зөвхөн ихэнд юм уу төгсгөлт л байдаг бах л та. Тэгээд ихэнд байхдаа нөгөө дундуур нь гарч ирдэг нэг юм шар цэгнүүд байдаг шүү. Доор нь юм жижигхэн гарч ирдэг нэг тийм. Тэгээд бас нөгөө Монголын одоо тэр юуны үнэлгээ бас айгу бага. Тийм үнэлгээ. Тэрэн дээр үнэлгээнд дээр уг нь би бас нэг юм амар анзаарсан. Чи юу гэж бодож байна? Одоо зарим нэг Монгол контентуудыг үзэнгуут ихэнд нь дундуур нь энтер ингээд одоо спонсор байгууллагынхаа за яг ингээд амаараа бол хэлж болно шүү дээ. Тэгэхгүй спонсор байгууллагын рекламыг зүгээр шууд яг тэр апплод хийсэн видеон дээр маяг наацсан байгаа байхгүй юу? Тэгээд би тэрийг гайхаад тэр байгууллагууд тэгхийнхээ оронд тэр мөнгөөрөө YouTube-д мөнгө төлөөд реклама байршуулж болдгоо болов хэрвээ тэгвэл уг нь тэр нөгөө нэг рейт нөхсөх ёстой юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Монголоос олон реклам төдий чиний ирнэ. Тэр тусмаа за Монголоос реклам их ирж байгаа юм чинь Монголын хандлтын одоо нөгөө нэг эргээд очих мөнгө нь бас тодорхой хэмжээнд өсөх ёстой шүү дээ. Тэр зарчмаараа яагаад байж болдгоо бол эсвэл тэгдгөө бол би бол нэг тийм гайхаад л байгаа. Гэхдээ ер нь нэг үе бодвол YouTube ч юм уу одоо ялангуяа YouTube бол айгүй хөгжиж байгаа. Тэгээ YouTube руу айгүй их болцсон те. Тэгэл ер нь амар ашигладаг болцсон шүү дээ. Манайхаа бүгд ядахтай аккаунттай орж үздэг ч юм уу те. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол хөгжсөн нэг үе бодвол хөгжсөн. Одоо зүгээр энийгээ дагаад одоо энэ бизнес манууд өөрсдөө одоо энэтэй л хамтал хөгжих хэрэгтэй л гэж бодож байна. Тэгээ хуучин бол ерөөсөө яах юм тийм ямар ч юу байгаагүй шүү дээ. YouTube ойлголт ч юм байна. Байршуулъя хин үсгэн яах юм. Тийм одоо бол арай өөр болж байгаа хаа. Сайхан цаг ирэх баха. Яг цаг орно л доо. Яг энэ дашрамд бас үзэгчд сонсогчдоо хэлэхэд те хэрвээ та хөгжим сонсдог бол гэхдээ хөгжим сонсдоггүй хүн ч гэж мэдээж хэрэг юу бахав. Монгол орон бүтээлчдийн одоо бүтээлүүдийг дэмжихийн тулд яг сүүлийн үед ялангуяа кино чид тэгж их ярьдаг болсон шүү дээ. Оюуны одоо өмчийг дээдлсэн танд баярлаа гэдэг шиг. Одоо хөгжимчд дуучдаа бас хүндлээд энэ аль болох төлөх ёстой мөнгөө төлдөг. Үнэхээр бас сонсдог, шүтдэгч, дэмждэг уран бүтээлч байгаа бол уран бүтээлийг нь хулгайлах биш, мөнгөний төлөөд авч байгаарэ, цомгийг хөдөлж авч байгаарэ. Тэгснээрээ уран бүтээлчд маань цаашгаа дахиад уран бүтээл хийх мөнгөтэй болно шүү. Өшөө улам гоё уран бүтээл шүү гэж тий. Хүмүүс нэг тэгж боддог юм шиг байна тий. Дуучин хөгжимчингийн гутал нэг ямар ч зардалгүйгээр панк гээл дуу ингээл толгооноос ургуулж гаргаал тэгэл мөнгө олоод халаад ийн гэж боддог юм шиг байна. Тэд чинь өчнөө зардал бас мөнгө байдээ шүү те тоног төхөөрөмж хөгжмөө аавна бичүүлнэ тэгээ янзлуулна микслүүлнэ мастерлуулна хэвлүүлнэ те за зовлонгоо яриаш тэгээ процесс л угаасаа таалаад баршгүй шүү дээ. Тэгээд би энэний тухай нэг юм жижиг видео хий гэж бодоо та. Дуу яаж бүтдэг вэ гэдэг. Тийм бүр ихнээс нь ахуулаад дуугаа зохион ингэн тэгээд яг ингээд видео ингээд тайлбартайгаа дуу зохиоход надад ийм ability байдаг те. Тэгээ энийг би ингэж ашиглаж хийсэг энэ ability би тэдэн жилийн хугацаанд ингэж яасан би гитар тоглодог те. Гитараа би дуун дээрээ тоглоно. Гитар тоглохын тулд ингэдэг гэд бүр ингээд бүх юмын задаргаатай сайхан бичээд за ингээд дууныхаа демо гаргачаад араас нь би аранжментийг хийдэг ингэдэг тэгдэг шүлгийг ингэж бичдэг аян ингэж заадаг ч юм уу те. Бүр ингээд бүр детальчлаад бүгдгийн нэг юм видео олгоод хүмүүст бас нэг юм ойлголт жоохон ч гэсэн заавал хийгээрэй. Ер нь тийм байхад бас илүүтэхгүй л дээ тий. Харин тий. Ер нь дийлэнх нь бол мэдхгүй шүү дээ. Зүгээр нэг юм микрофон тавиал ингээд зүгэл дуулаад болцдог. Харин тий. Ингээл их хүмүүс тэгж бодож байгаа л да.
Тийм болохоор ч наад цахан ингээл нэг юм болоод янгут. За чивэн сүртийн ирээл нэг 3 дуулаад өгч штэ. Нэг 10 минутын дотор нэг хэдэн саяар нь панк кармалаад нэ гэж бодод байгаа юм шиг байна. Тэр 10 минутын цаана бас олон жилийн хөдөлмөр бас маш их хөрөнгө оруулалт явж идэв шүү гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Ойлгох бах уу? Ойлгочих байлгүй дээ. Гэхдээ ер нь тэгэл бүхэн бас ойлгох албагүй л дээ. Тэр нэг. Тийм. Бүхэн ойлгох албагүй нөө. Гэхдээ зүгээр ядахнаа. Цаг хугацаа мэдээж хэрэг орно гэдгийг дахин хэлж байгаа. Гэхдээ нөгөө нэг тэрийг цаг хугацааг богиносхын тулд бид нар бас ойлгуулахын юм а хийгээд байх тусмаа илүү хурдан ойлгох бах. Тэгснээрээ нөгөө нэг тэр соёл илүү дэлгэрэх юм болоо бид нэр тэр соёлыг нь түгээх хэрэгтэй хүмүүс нь юм болоо гэж боддог болсон шүү дээ. Энд чинь бас нэг талаараа боловсрал доо. Ингэж дуу бүтд юм байна. Дуу бүтг чи ийм болд юм байна. Тэгээ мэдлэгтэй болно. Тэгээ ер нь мэдлэггүйгээсээ олж ер нь амар их олон юмнаас тэгээ бид нар юм харах үлддэг шүү дээ. Харин тэр тухай ямар ч ойлголтгүй. Тэгээ жоохон гэсэн ойлголтууд эдгтэй байж хэрэгтэй. Харин тэгээд яг энэ талаар бид нар өмнө нь нэг подкастн дээр ярьлаа гэж би санаж байна. Одоо Монголын амар сүртэй юм ярих юм шиг боловч би товчгоо ярьчих. Монголын нөгөө нэг одоо боловсролын систем хөө 10 жилийн сургалтын хөтөлбөрөн дээр ялангуяа за Чожогийн хувьд бол хөгжин бүжиг төгссөн шүү дээ. Тийм болохоор арай өөр байгаа. Зүгээр яг хөгжин бүжиг биш ерөнхий боловсролын сургууль сурдаг хүүхдүүдийн хувьд одоо яг бидний үеийнхний хувьд лав дуу хөгжим, зургийн хичээл энтер гэдэг юмнуудыг бол бүр ингээд хайцсан байдаг үстэй баг нэг тийм зүгээр л дүнгийн баг 100 тавьдаг нэг заасан заагаагүй сурсан сураагүй ч хамаагүй тэрийг нэг юм чухалчилж ерөөсөө авч үздэггүй тэр боловсролыг ч болгодгоо математикаас хий гэж. Хөдөлмөртэй яг тийм бүтээлч хичээлүүдэд хайцсан байсан шүү дээ. Тэр бас амар нөлөөлсөн юм болоо тэрнээс болоод яг тийм талын мэдлэг альваад бас тийм гоё тэг хандлагуудыг жоохон хөгжүүлж өгөх талаас нь бас жоохон түлхэц болоог юм болоо гэж санагддаг. Хөгжин бүжигийн коллежийн хувьд ер нь ямар хөө байдаг. Мэдээж хэрэг хөгжмийн хувьд л ойлгомжтой байх тий. Чи юу гэж бодож байна тал дээр? Тэ яг үндэ би хөгжин бүжиг бол төгсөөгүй. Тэ дундаас нь хайцсан. Тэр чинь 15 6 настай л тэ 15 6 төгсгийн даваан дээр л гэсэн үг шүү дээ. Тэ хамтлаг гитар оролдоод тэ. Тэгэл тэгээ ер нь тэгээд нэг юм болчих юм шиг санагдаад тэгээд хөгжин бүжгийн бас нэгдүгээр систем нь надад жоохон таалагдаагүй. Үгүй яг нэг муулж байгаа ч юм биш гэхдээ яг тий арай социалист байсан баг тий. Тий социалист тий. Тийм л. Би бас яг жишээлбэл тий зүгээр ингээд ангийн багш зүгээр ирээд ус ажилладаг ч юм. Тийм аяг урлагийн хөхтэй. Тийм би зүгээр сонирхлынхаа дагуу би урлагийн хүн болох гэж байгаа би зүгээр л үсээ ургуулж байгаа шүү дээ. Чи урт өстэй байж болохгүй гээд ус ажилладаг ч юм уу тий. Тэгээд ер нь нэг юм жоохон урлагийн сургууль гэсэн нэг жоохон юм хайрцагтай юм шиг санагдсан. Одоо тэгтээ өөрчлөгдөж магадгүй л дээ. Өөрчлөгдөх цаг нь ирсэн шүү. Тийм тэгээд бас яг хамгийн гол нөлөөсөн юм нь одоо хөгжмийг тийм нөгөө сонгодог хөгжим л дөө. За энэ тал дээр болохоор зүгээр багш надад ингээд миний мэдрэмжийг зүгээр ингээд заагаадсан. Гэсэн. Юу мэдэрхийг баг заагаад. Тэр зүгээр надад зүгээр техникли юмнуудын заах хэвээр. Тэгээд тэрийг нь би давтаад ингээд техникли юмнуудаа би одоо сайжруулах хэвээр. Тэнгүүтээ би мэдрэмжээ би тэр сонгогдсон зохиолыг би өөрийнхөө л гаргах хэвээр. Би одоо Чайковскийг би яаж мэдэрсэн бэ? Би яаж хүлээж авсан бэ гэдгийг би өөрийнхөө мэдрэмжээр гаргаж иж тэр чин урлаг болно үстэй. Яг ингээд яг зүгээр үндсэнд нь бодох юм бол тийм үст. Тэгэхгүй Чайковский зааснаар би гү зүгээр одоо багш нарын систем л дээ.
Сургалтын систем гэсэн үг. Хүн болгон адилхан Чайковскийг тоглох юм бол Чайковскийг тоглох ямар хэрэг байгаа юм бэ? Нэг л хүн тоглож явахт болно үстэй. Тэ хүн болгон яг ингээд тастцсан юм зураас шиг бүгдээрээ адилхан тоглох юм бол тэрийг тоглоод яах юм бэ? Тийм шүү. Яг нь сонгогддог дээр тийм эн чинь хамгийн ер нь урлагт эн чинь хамгийн чухал нь үстэй. Одоо чи нэг өөр хүлээж аван, чи нэг өөр хүлээж аван тий. Өөр өөрсдийнхөө мэдрэн штэ. Тэр мэдрэмжээ бид нар хуваалцахын тулд энэ урлагийг хийж байгаа болохоос ш зүгээр гурлаа нэг зохиолоо тоглоод гурлаа адилхан яг адилхан тоглох юм бол гурын гурлаа тоглосон ямар хэрэг байгаа юм бэ? Тийм шүү дээ. Ерөнхийдөө жоохон бүтээж талаас нь ерөнхийдөө хандахгүй нь үү те? Хөгжүүлэхгүй нь үү те? Яг хоо нэг ёс товчхон надад л зүгээр мэдрэгдсэн л тэр л дээ. Тийм. Товчхондоо л яг систем нь өөрөө социалист байсан л юм шиг санагдчихлаа л да. Яа. Тийм. Жохон тийм тэгэл тийм өөрөө би хамтлаг гэл ингээл яг тэрэндээ ч болоод тэгэл тал талаас амар олон юм нөлөөлөл тэгэл болцсон л та. Би бас амар одоо нэг рок альтернатив хөгжим сонсоол нийтэр гэж явдаг гэсэн болохоор одоо тэгж ярьчи. Манус чи ярьж хат үнэ хайрцагт байх дургу гараач шүү дээ. Тэгээ хайрцагт байх гэдэг юм гот үгүй. Жохо тэрслүү талдаа гэдэг шиг те. Ядчих нөө Pink Floyd-ийн бас Another Break in the Wall гэдэг дуунд. Тийм. Дүрсэн дээр нүртэл бас яг тийм багш шави нөө юунод гардаг штэ те. Бүгдийн нэг хэлбэр цутгааш. Тийм. Тэр санаанд оров гэдэг шиг. Зөв сонирхолтой юм байна. Лемонсын тулгай ахтай бид хэд нэг дугаар хийсэн. Тэрэн дээр бас яг тулгай ах ярьж исэн. Ер нь юм рок хөгжим хийж байгаа хэрнээ мэрэгжлийн сургуульд сурж исэн хүн цөөхөн за яг оролдож үзсэн чадсан нь бас цөөхөн гэж гисэн. Тэгэхээр тэр цөөхнүүдийн нэг нь одоо Чожо мөн гэж хэлж болох уу? Би ч тийм рок хүн бол биш шүү дээ. Яг рок ч байх үү. Тодорхой хэмжээнд бол нэг хэсэг гэхдээ амар инди хөгжим бол хийсэн шүү дээ, тий. Гэдэг тэр чинь тэгэл тухай ингээд нэг хүний юм сонирхлууд ингээд ерөнхий сонирхол нь бол байдаг. Гэхдээ ингээд тэрэн дотор ингээд тал руу угаасаа нэг юм дэвхцдэг үе байдаг шүү дээ. Нас. Юу ч юм тий. Ингээд амар олон юм. Яг үндсэндээ бол би их pop үе юм бэлээ. Аха. Уг зүрхэндээ юу? Тэгтээ яг попод дундаа бол би рок л доо. Аха. Ерөнхийдөө яриул pop юм байлээ тий. Гэтэ угаасаа ч альва нэг юм заавал нэг одоо юунд нэг ингээл тий төрөний ярьсан шиг бас заавал нэг яг ийм тийм гэдэг шаардлагагүй юм шиг. Одоо орчин цагт бол ялангуяа одоо жанрууд одоо угаасаа хоорондоо холилдоод тодорхойлоход ч төвхтэй нэг юм релиз юмнууд амар их гарч ирж шүү дээ. Миний л анзаарснаар. Тийм. Сүүлдээ одоо нэг трап хөгжим чинь эмо готиктэй холилдсноо нэг сонин болцсон те нэг тийм юмнууд гарч ирж байгаа юм шүү дээ. Үхлийн трап гэж аахгүй. Сүүлдээ нэрэж баг тэр жанруудыг бол ойлгох байж байгаа ч одоо энийг одоо тодорхойлдог хүмүүс нь тодорхойлох байлгүй дээ. Тэ. За өнгөрсний тухайд бас сонирхолтой юмнууд их ярилцлаа. Тэгэхээр сая угаасаа яг Жожо өөрөө ч хэллээ. Pop үеийн байлээ гэдэг шиг те. Сүүлийн үеийн уран бүтээлүүдээс одоо ер нь ямар уран бүтээл дээр төвлөрч ажиллаж байна? Ойрд юу хийж байна? Би энэ карантиныг ер нь ашиглаад нилээн суулаа. Тэ янз янзын хөгжимч сонслоо. Тэгэл ер нь баг энэ өрөөнөөс нь их гараагүй дээ. Бүгэлдэхин байдалтай. Одоо баг жил шахуу. Энэ ондоо тий. Нэг сараас ер нь л яг өөрөө ингээд яг анзаараад ангууд
Би угаасаа карантинггүй л угаасаа ийм л байд юм байна гэд ер нь дүгнэлтэнд хүрчээл байгаа. Тийм. Тийм тэгэл байж идэг. Тэгвэл шинэ дуунууд дээр нэлээх ажилласан. Тэгээд ерөнхийдөө бол цамаг болох чи гэж би бодоод байгаа. Тийм 2 EP ч юм уу гарч магадгүй. Эсвэл нэг full альбом, нэг EP гэж санааны ажлууд одоо санаа хуримтлуулах ажлууд ерөнхийдөө болсон. Одоо дараагийн шат руу ороход төгсөж байгаа гэсэн үг юм шүү дээ. Яг тий. Arrangement, бичлэг дуусгах тал руугаа тий яг үйл процесс руу орох юм байна тий. Ирэх ондоо шин цомогтой байна гэж хэцүү нь л одоо дууны ирэх ондоо ер нь шин цомогтой. Би энэ ондоо амжуулчих гэсэн тэгээд тий. Nice. Ирэх оны ихээр гэж төлөвлөж байна. Nice. Тэгвэл утгагүй шин цомог үлгэд авах нэ. Ер нь ямархуу одоо санаа илэрхийлсэн гэх үү, мэдрэмж илэрхийлсэн гэх үү, ер нь ямархуу уран бүтээлүүд төрөв. Нууц швал. Янз дөө. Тэгээд би ер нь ингээд дараа нь хийж байгаа дуунуудаа харахаар нэг юм 2 юм уу 3 сарын хугацаатаагаар ингээд юунууд нь ингээд өөрчлөгдөд идэг. Ийм бүтэц Яг ховсаад идэг гэж. Тэр мэдрэмж ингээд тийм ингээд ховсаад идэв юм байлээ. Тэгээд тийм одоо би яг жил яг суусан гэхлээр тийм нэг 3 4 төрлийн ч юм уу Өглөрлийн чанартай. Тий. Ер нь бол баг л тий. Араг нэг 4 үйлрэлгээ цамаг гаргаж байгаа юм уу? Зөв. Тэгвэл тий ер нь гэхдээ бас хүн болгон ч гэхгүй л ах. Гэхдээ уран бүтээлчдэд үйлрэл болон яг тийм байгаа нөхцөл байдал амар сэтгэл санаа муудэнд нөлөөлж хөвсдөг бах те гарч байгаа тэрнийгээ дагаад гарч байгаа тэр илэрхийлж байгаа мэдрэмжүүд нь бас жоох өөрчлөгдөд. Хөвчдөг тал бол бий бах тий. Тэглгүй яах вэ? Тэгэл байгаа орчин дээр нөгөө иргэн ч зүгээр л нэг юм зис утас шиг штэ. Тий ингээл чамаас нэг мэдрэмж аваад би энэ хүнд яаж илэрхийлэх вэ гэдэг л баггүй. Тэгэхээр би хаанаас юу авч ийн вэ гэдэг нь орчин тойрон иргэн тойрон хүрээлэгчэд цагаагаар тэгээ орчин бүх юм нөлөөлнө. Тийм учраас. Цагаагаар бас амар ер нь энэ цамгаа ичээд би энэ өрөөнөөс гарна гэж. Жохон нийгэмшнэ гэж юу. Тий. Тэгээ өөр газар очиод нэг орчноос солиод ингээд ингээл бас арай өөр л. Харин тэ орчин солих бас ер нь амар нөлөөлдөг те. Одоо тархиндаа агаар оруулна гэдэг шиг нэг орчин солигдохоор бас нэг юм бодол өөрчлөгдөөл. Тий. Айл майл дөхөрс. Тий, айл авчид ирэх уг нэг гоё байдаг шүү дээ. Тий. Нэг юм сэтгэл санаа хөнгөрөөл нэг юм юмыг харах өнцөгч жоох өөр болцсон юм шиг тий. Тэгэхгүй нэг газараа яг байгаалахаар нэг юм жоохон угжраал нэг юм жоохон стресс нэмэгдээ. Тэгээ яг өдөр тутмын амьдралтаа дарлуулдаг чинь. Ааштай болоо тий. Хуучин хэлээс шүү нөгөө аяллыг бол баг одоо юу гэдгийг тансаг хэрэглээ гэж боддог. Тэгсэн чинь яг нөгөө бүр хүний хэрэглээ биш хэрэгцээ байсан байгаа байхгүй тий. Тийм яг бүр аяллах ёстой байсан байгаа байхгүй тий. Жилдээ нэг ч юм ядаж тий. Тэгээ энэ чинь бол ялтч хүмүүс тэгт юм бэл. Би тэгээд бас аялж үзсэн чинь би өртнөөс аялах дург байсан байхгүй. Яг газараа байгаал. Тэгээд яг аялж үзсэн чинь айгүй гоё байдгийг мэдсэн. Тэгэл ялч хэрэгцээ юм байлээ хүнд бол. Тийм шүү. Гэтэ нэрээ сүртэй нүсэр аялалч гэлтгөө зүгээр нэрээ үр гөвчөө өрөөд нэг ойр зур аялаад ирсэн байхад ч гэсэн сэтгэл санаа амар гоё хөнгөрдөг тал бас байдаг те. Асуудалтай үеэрч ялангуяа миний хувьд. Тийм угаасаа амар стресс тайлдаг л гэсэн. Ялангуяа тийм зилүүд мэлүүд хөдөө тий. Тийм хөнгөө газар мазар. Усны чимээ чинь стрессийг амар гоё тайлдаг. Байгалийн чимээ бас амар тий сэтгэл санааг
сайхан болгодог те. За тэгвэл би яг Жожтой бас подкастын нэг тиймэрхүү юм бодчихсон. Playtime-ийн сонирхолтой дурсамжууд, түүхүүд ярилцвал бас их юм байгаа болов гэж бодож ирсэн. Хэдэн жил Playtime-д ер нь оролцоо одоо мэдж байгаа сонсогч байдаг бах, мэдхгүй нэг нь байдаг бах. Би энийг яаж подкаст болгон дээр хэлэх юм. Playtime-ыг за би чинь 2007 оноос эхэлж үзсэн. Тэгээд 8 9 он 10 11 12 4 жил орсон Playtime-д оролцсон. Тэгээд 13 онд оролцох байсан чадаагүй. Хөдөө ажиллаар яваад яг Playtime-д тогтцоод. Тэгээд тэрнээс хойш ороогүй. Түр дандаа үзсэн. Тэрнээс хойш гэхдээ яг үзэгчийн хойрлогдсон гэсэн үг үү те. Тэ. Түрүү өнгөрсөн жилийн юун дээр Тэмүүлэнгийн саундын Тэмүүлэнгийн дуун дээр нэг амуу хурд тогссон. Nice. Нэг дуун дээр. Гитарчны хойр биш, амуу хорчаад тоглосон юм шүү дээ. Nice. Тэгээд хамгийн гой дурсамжтай өнгөрсөн Playtime нь аль жил байсан бэ? 12 оны. 2 он тий. Яагаад 13 оны. 13 оных юм байна. 13 онд би 13 онд орсон юм байна. Өөрөө орсон юм байна. 14 онд ороогүй гэсэн үг юм байна те. 14 оноос хойш байна тий. 13 оны хувьд яагаад тэгж хамгийн одоо дурсгалтай гэж явж байна? Одоо ерөнхийдөө пип самтлаг бол таарсан шүү дээ. Тийм чи яг миний яг анханасаа яг байсан манай сургуулийн найзууд нийлээд байгуулсан самтлаг. Тэгээд яг пип самтлагтай яг сүүлийн удаа орсон Playtime. Тэгээд тэр утгаараа тийм найзуудаараа яг эргээдэг жоо хүүхдүүд болсон юм шиг те. Айгуу гоёс. Тэгэл яг 3 хоног тасралтгүй юм өөртөө юм камп барьж агаад тасралтгүй сайхан наацсан да. Nice. Тэс 3 хоног наатах сайхан шүү. Тийм. Тэгэхээр яг нөгөө нэг Jojo гэдэг уран бүтээлчин нэрэн доор нь чишээ тий. Юу Playtime дээр оролцож байгааг үгсэг юм шүү дээ. Pips-ээр бол оролцож байсан. Тий. Зүгээр тийм Pips-тэй дуулаад тэгээ тэрэн дээр өөрөө бас хамт өөрийнхөө дуунаас бас дуулж. Өөрийнхөө дуунуудаас бас дуулсан гэсэн үг юм байна тий. Тий. Зөв. Одоо дараа жилийн Playtime-д оролцох санаа бий юу? Уг нь цомог гаргавал зүтгүүлэх юм байна да. Тий. Цомог гаргавал үгүй яа оролцох сонирхол бол байгаа. Гэхдээ бас нэг хүнтэй очролж ижил. Бас нэг юм нарийн ширийн асуудал байна. Зөв. Нарийн ширийн асуудлуудаас байна. Бэлгүй яхаа. Тий. За, тийм байт юм байна. Хөвий. Хөвий нөө. За. Одоо хөгжимчин уран бүтээлч хүний зүгээс хамгийн одоо тулгардаг асуудлууд яг Jojo-гийн хувьд одоо жишээлбэл юу байгаа вэ? Амар гинт сүртэй асуулт асууч юу? Гүнэх яхтар яг уран бүтээл хийхэд бол надад бол нэг тийм асуудал гардггүй. Тэгээ зүгээр тийм өөрийн нэг зохион байгуулалтын үеийн ийм юу гэдэг те нэг тийм юмны асуудлууд гарна гэхээс шөрөөлөөс нэг
шалтгаалаад байх асуудлууд л гардаг. Тэгэхээр өөрөөс шалтгаалж байгаа учраас тэр бол асуудал биш үстэй тий. Nice. Гоё үг байна. Гэтэ үнэн. Тийм. Тий. Одоо яхав жишээлбэл нөгөө нэг тим юм хүмүүс айгүй их ярьдаг шүү дээ. Нөгөө нэг одоо санаа эрэлхийлэх аян гэх одоо юу гэж хэлмээр ч юм дээ нэг юм санааны хомсдолд орох ч гэхүү эсвэл өөрөөсөө төөрөөд нэрээ юу хийх стан бол ч юм уу юу хийж илаа ч юм уу энэ би юм уу нүч гэдэг юм уу нэг тиймэрхүү зүйлстэй одоо тулгарч ив эсвэл тулгардгүй ийм штэ. Санаа бол угсаа хаасаагүй байгаа. Тэ иш алхаал энэ нүдний шил тамхины хайрцаг зашгол гүйдیں۔ Хүнд л санаа байгаа штэ. Чи энэ санааг харин чи яаж илэрхийлэх вэ гэдэг дээрээ л асуулт гарч байна. Тэрнээс нэг санаа мухардна гэсэн юм бол угсаа үүснэ гэдэг чинь тэр чинь жоохон шалтгаан байдлын юм болчих واخ. Шалтгаан гэж үзэж байна гэж байна. Тийм. Энэ тамхины хайрцгийг би яаж илэрхийлэх ёстой вэ гэдгээл зүгээр жоохон бодчих хэрэгтэй санагддаг. Тийм. Яг тийм. Үгэн дээр ялангуяа яг тиймэрхүү юмуд надад бол гардаг л та. Үгэн дээр ялангуяа одоо яаж гоёор илэрхийлэх вэ гэдэг дээр жоохон гацалтууд бий болдог гэсэн үг юм биш үү? Жоохон бодох хэрэг гардаг ч юм уу тий. Тий. Тэгээд нөгөө монгол хэлч өөр айгу хатуу. Тэгээд яаж дуулвал яаж эвтэйхэн сонсогдох вэ? Нөгөө ай үг хоёр чинь хооронд нь ингэ сүлбэн нэг зүү сүлбэж байгаа юм шиг сүлбэн гэдэг чинь бас хавьяас юм бэлээ л тий. Тэгээд энэ үгийг яаж хэлвэл эвтэйхэн байх вэ? Хаанаас нь хэлэх вэ? Яг ямар хуу аялгуун дээр энэ үгийг хэлж ээж энэ үг шийдэгдэх ёстой вэ гэдэг ч юм уу. Тийм. Ерөөсөө л толгойл ажиллах асуудал тэгээд. Ер нь бол гэхдээ expect төсөөлж байгаагүй хариулт өглөө. Бас сонирхолтой л үнцэг байна тий. Санаа бол хаасаг байгаа. Яаж илэрхийлэх вэ гэдэгт асуудал байгаа гэдэг бол тий үнэн л юм байна. Миний саяны ярьсан шигээр бол хүмүүс тэгдэг юм байна л да. Яг саяны ярианаас дүгнэнгот юу илэрхийлэхийг хүсэж байгаагаа ойлгохойч юм байна л да тий. Нэг ясанда хүмүүс одоо юу гэдэг юу илэрхийлвэл нэг гоё болох гэдэг юм юу гээл гайхдаг ч юм уу нэг тиймэрхүү юм байж. Тэрэндээ биш шүү дээ. Юу ч яаж ч илэрхийлж болно шүү дээ. Тийм учраас юу гэдэгтээ биш яаж гэдэгтээ л дээ. Харин саяны нөгөө монгол хэл үг гэдэг дээр тийм монгол хэл амар хатуу болохоор одоо дуунууд дээр гоё болгоход асуудлууд амар их гардаг гэж дуучид ялангуяа амар их ярьдаг. Яг хоо би ч гэсэн дуу бичээ сууж тиймэрхүү юмнууд амар их анзаарч лээсэн л та мэдээж хэрэг. Тэгээд сүүлийн үед харин анзаарангуут butterfly тэрэн дээр нэг тийм жоохон хэл одоо тэр үнцгийг эвдсэн юмнууд хийгээд байгаа юм болоо гэж надад санагдсан. Чамд юу гэж бодогдсон бэ? Одоо нөгөө нэг заавал монгол хэлний тэр үгийг зүгээр дуулахтаа дуулж байгаа юм чинь заавал яг тэр үгийг зөв дуудах алба байхгүй зүгээр тий. Хүлээл шийдсэн ч хамаагүй гэдэг ч юм уу тий. Дуу юм чинь гэдэг утгаараа. Зарим рэпердээс бас тийм манзарч сая сүүлд бас Pocky гэж залуу дуулж исэн. Тэгээд тэрнэр үгээ бас яг ингээд хүрэн үсэлэхгүй баг. Гэхдээ тэр нь аягүй сонсголонтой. Чихэн наалтаад. Тэгэхээр бас тэр бас нэг шин гарцаж болох л энэ нэг талаасаа. Харин нэг тийм юм бол би анзаарсан чойжо юу гэж бодож байна. Тэн чи одоо рекординг инженер хүн дэрийг сайн мэдгүүлгүй ямар үгийг яаж хэлэх вэ гэдэгтэй байдаг штеп. Тийм, харин тийм. Эвтэйхэн хэлцдэг штеп. Хатуу үгийг ч гэсэн тийм ойлгогдож байгаа, зөв дуудаж байгаа, зөв дуудаж байгаа. Тийм. Энэ дээр бас нэг сайн рекординг инженерүүд харагддаг штеп. Чи наатаха буруу хэлээд байна гэдэг ч юм уу тийм. Чи ингэж хэлмээр байна, тэгмээр байна, ингэмээр байна. Тиймэрхүү юмуд гарч байгаа. Гэхдээ яг дуучны авьяас бас тэрэн дээр амар гард юм бэл. Тэгээ butterfly бол угаасаа эвдсэн штеп. Харин тий яг эвдсэн тий өмнө нь хүмүүс яг тэр үгэн дээр тийм улаанцан хамаагүй ингэж явсан юм бол арайч тийм их байгааг бол яг ганц нэг тиймэрхүү юмнууд байдаг лээсэн л та. Одоо бол цаа чин баг дуу олгон дээр нэг яг тэргээ бариад авцсан юм шиг надад санагдаад байгаа шүү дээ. Тэгээ тэр нь ч нэг жоохон шүүмжилт өртөөд байгаа юм шиг анзаарчихсан. Гэхдээ яг дуугаар нь хүлээж авбал зүгээр ч юм шиг тий. Гэхдээ яг ямар дуу вэ гэдэг нь ч хамаатай л байх
сүүлдээ харин одоо нэрээ ингээд тухайн үедээ ч анзаардаггүй байсан болохоос эргээд ингээд бодонгууд одоо жишээлбэл зарим нэг хамтлагууд тиймэрхүү юм угаас байд. Ягаад ч тухайн үедээ тэрийг ойлгоогүй. Тэ өөрийгөө шүмжилсэн. Одоо жишээлбэл Cooks-гийн хамтлаг ч юм уу тийм амар акценттэй англиар дуулдаг тиймэрхүү хамтлагууд бас их байдаг шүү. Гэтэ тийм хэрнээ тэр нь ерөөсө буруу юм байхгүй ч гэх юм уу тий. Зүгээр л гоё сонсогдож байгаа гэдэг нь чухал байгаад идэг тий. Тийм. Надад тийм African English акцент амар гоё санагддаг шүү дээ ингээд. Тийм жишээлбэл энэ дуу муун дээр дуулах ч юм уу. Тийм ингээд яг тодорхой үг нь зөв тий. Бүх юм ингээд нэг юм наан цаана өсгөнүүдийн ингээд идэд авахгүй зүгээр шууд яг хэлцдэг нэг тийм. Тийм гих мэтчлэн тийм зүгээр л акцент шүү дээ. Тэрнээс утга илэрхийлэл юмнууд нь Хэвээрээ сан байж л гэдэг тийм тий. Тийм butterfly-ийн хувьд бол цаачин genus яа. Тийм тэр пакигийн зүгээр дууг бас сонирхож үзнэ. Юу тийм. Уу яг тэр бол зөв яг ганц хоёр хэллгүүдэл тийм болох. Түүнээс бол бүгд нь биш л та. Гэхдээ сонирхолтой байл. Тийм ер нь сүүлийн үеийн шинэ Бас угаасаа нүн groove гэж байдаг шүү дээ бас. Дуучны. Тийм тэр бас бүр яг сүнс юм байлээ. Дууны. тэр уран бүтээлчийн дууг одоо юуг илэрхийлэх сүнснэ гэж юу? Тийм түлээний модл юм байлээ. Түлээний юм одоо яг элчин үгээр чинь ингээд тийм. Амар чухал юм groove. Groove-г бол тэгэл тэр доо хичнээн гоё өгүүлэмжтэй, хичнээн гоё аялгау, хичнээн гоё шүлэгтэй байгаад groove-гуд болчвол тэгэл жижиг. бас тийм. Яг сүнсэн л гэж хэлж болох юм байна л да тий. Тийм. Чамааг яг тэгж хэлж их зураа тий. Яг нэг тийм байна. Яг ухаарлыг олж авлаа. Тий яг бас яг тиймэрхүү нүүд бичлэг хийж явах хоёр ч гэсэн микс хийж явах хоёрсан анзаарэгддэг л да. Хичнээн гоё үгтэй эсвэл лаг техниктэй скиллтэй байсан ч гэсэн яг дууга ойлгоогүй ч юм уу, юу хэлэх гээд байгаагаа сайн ойлгоогүй ч юм уу. Нэг тиймэрхүү дуучтай бол таарлж исэн. Тэгээ яг өнгөө амар аваал гэдэг. Гэхдээ ямар ч сүнс өндөртөхгүй. Тэр дуу нэг л биш байгаад идэг. Шалтгаан нь бас яг тэр groove болон мэдрэмж хоёртой нэгт холбоотой байд юм болоо. Яг дууга нөгөө нэг яг мэдрээгүй те. Аян дээр шүлэг дуулаад идэг. Дуугаа дуулахгүй шүлэг дуулаад. Тэгэхээр яг тэгэл мэдрэмжийг ич тийм л болох байх л те. Ер нь нэг тиймэрхүү юмнууд бас анзаарэгддэг тал бол би одоо юу мэрч ялангуяа өөрөө зохиогоогүй өөр хүнээр дуугаа зохиолгосон дуучдад бол тиймэрхүү юм их ажиглагддаг. Гэхдээ хэдий тийм байсан ч гэсэн тэрийг бас гоё амьлуулдаг дууч ч гэсэн бас байдаг л та мэдээж хэрэг. Жожогийн үед бол яг дандаа өөрийнхөө загвар өмсгч штэ. Тийм тий. Тийм загвар зохион бүтээгч тэг хичнээн гоё хувцас өмссөн ч загвар өмсгч муу байл тэгэл одоо муухай алхдаг ч юм уу. Тийм яг ингээд зүрлүүлээ дэрвэл тийм тий. Тийм тэр хувцсыг тэр загвар өмсгч амьлуулдаг те. Тэрэн шиг. Тийм шүү те. Тэнгууд Чожогийн үед бол яг өөрийнхөө зохиосон дуунуудыг дуулдаг болохоор харьцангуй гайгүй болоо гэж бодож тиймэрхүү асуудал нь өөрөө өөртөө л яг ажиллана шүү дээ. Тэг биш яга даваа талтай л да. Сул талуудаа өөрөө мэддэг болохоор тэдрийг нуучин тэг гайгүй юмнуудаа мэддэг болохоор тэдрийгээ шидчин. Тэгэл скиллүүдээ ашиглана шүү дээ. Тэгэл ер нь ур ухаан штэ. Тэгэл дуу. Ер нь тэгээд дээр толгуурлсан маш их ур ухаан. Ер нь тэгээ яг нөгөө
одоо яг өөрийнхөө дууны одоо юу гэдгийг одоо хоолоогоо бичих ч юм уу үгээ бичих тэгэл хөгжмөө тоглох ч гэдэм үү те ерөнхийдөө одоо энэ олон зүйлүүдийг аль болох одоо юу гэдгийг өөрөө хийж чадчихвэл те тэгээ илүү гоё өөрийгөө илүү гоё тодтогч өгч чадах юм шиг санагдаад байхгүй. Тэгээд ялангуяа өөрөө аяа хийдэг хүмүүс бас айгүй гоё өөрсдөө одоо яг тэр аян дээрээ таарсан юмыг өөрийнхөө хоолой мэдэрч бүх юмаа гаргаад ирч чаддаг юм санагддаг шүү дээ. Ер нь тэгэхээр бас тэр бас айгүй гоё давуу тал болж байгаа хэрэгтэй жижигэд. Өөрөөс хөгжмөө тоглоно тэгээд үгээ бичээд тулчж байгаа болохоор. Тийм давуу тал бас сул талтай л да. Ааха. Бүх юмаа өөрөө хийх гээд дайраад байдаг болохоор алдаа дутагдлууд гарах эрсдэлтэй. Ааха. Тийм дутагдaltaй янз янзын юмнууд гарах магадлал бас байгаа. Тийм учраас бас сул тал байгаа. Та ганцаараа суугаад тахаалаа давалталтай нөгөө талаа. Гаднаас нь бас харахгүй байгаа дах нөхцөл бий болдог гэж магадгүй бах тий. Тэр өөр өнцгөөс ч юм уу тий. Тэгтээ яг бэлэн болгочоод бичлэг нэг final яг бичлэгээ бол яг ганцаараа сууж өөрөө бүгдийг хийдэггүй сте тий. Яг демонд очих юм уу ерөнхий юм аа бол өөрөө биччихээд яг сүүлийн цомгийн бичлэгээ бол өөр студид бичүүлдэг үстэй. Бас янз бүр байх уу? Ер нь аранжмент юмнуудаа аранжментаа өөрөө хийн аяа өөрөө зохион шүлгээ бичнэ. Заримдаа бас өөр хүмүүсээс шүлэг авах тохиолдол байгаа. Тэгээд өөрөө дуулдаг байгаа. Тэгээд өөрийнхөө тоглож чадах хүчнүүд байвал өөрөө тоглож бичүүлнэ. Гэхдээ тоглож чадах хөгжим байвал гэж бараг л өөрөө хийж чадахгүй. Бараг л бүгдийн л өөрөө тоглолцдог юм шүү. Би хинээс хэлээд нэг тийг сонсч байсан. Лимонс ингээд бараг бүх хүнийг ингээд тоглолтууд дээр ингээд орлоод нэг юм тоглож доорн дээр тоглож исэн гэж сонсч байсан. Тэгэхээр тулгаах ярьсан. Тэгсэн хамгийн амар нь одноог орлсон шүү дээ. Хүмүүс таниагүй гэж таниагүй шил зүгээд малхан усар яг байлаа гэдэг. Тэр бол тэгтээ үнэхээр амар орлон тоглолтсон юм байна. Бах уу тэгтээ бүрээ. Танаас өмнө. Тэг ямар сандаа сая playtime дээр амуур тоглосон гэж одоо тоглоогүй хөгжим зэвсэг үлдвүү. Тэг өөрийнхөө л хэмжээнд л дээ. Тэр чи яг мэрэгчлийн төвшөнд бол биш шүү дээ. Тэг өөрийнхөө л хэмжээнд. Ер нь яг анх яг амьд хөгжим дурлаад сонирхоод ингээд явж байгаад хамгийн түрүүнд яг зөвлөлж исэн хүмүүс бол Лимонс ахгүй юу? Тэгэл Лимонс чинь Red альбомоо гаргаагүйс тэгээд бэлтгэлийн байран дээр нь очиод гитар тэгээд бид нар чинь гитар юу ч байхгүй шүү дээ. Тэгээд зүгээр л хамтлаг гээл яриад алхаал яваад байдаг хүүхдүүдээс тэгээд гитар юм байна. Тэгдэм байна, ингэдэм байна гэл амар олон юм сурч аваад. Тэг ер нь тэгэл Лимонсоор л хүмүүжиж байгаа юм чи. Тэг яг өсвөр насны хүүхдүүд 13 4-тэй. Тэгэл ийм юм байт юм байна гэж яг ойлгуулсан хүмүүс нь Лимонс л. Red альбомаа гаргаагүйсэн ихэр чинь 2005 онд гэсэн үг. 6. Яг гарах үеэр нь л юм байна те гарахын аан цаагаар л. Тийм гарахын аагуур тийм дуунуудаа бэлдээл дуунуудаа зохиогоол байжсэн да. Яг нэг соёлын төвөргөний ард хас банк байдаг шүү дээ. Тэрний ардталт нэг юм подволын юм хоёр өрөө өгдөг гэсэн Лимонс бэлтгэл юм байна. Тэнд л анх очиж танилцчихсан да. Гоё түүхэн те. Зүг сонирхолтой юм. За манай подкастын цаг ер нь дөхөж байгаа юм байна. Тэгээд орсон зочдуудаас уламжлал ёсоор асуудаг асуулт руугаа оръё те. Асуулт ч яах вэ? Буулан лууга. Тэгээд яригдж байгаагүй түүх untold story зочид болгон маань ярьдаг байгаа. Тэгээд манай сонсогчдод болон бит хоёрт
хинт ч ирж байгаагүй түүхээсээ хаалцаач. Тэг яг ер нь ихэнх хүмүүсээс мэдхгүй гэж магадгүй. Тэг би чи хөгжим хүчт нэг хийлээ ингэж сурдаг байсан шүү дээ. Тэгээд би яг баг багтаа одоо 3 4 дугаар анги нэг 11-11-тэй байхаас гадуур хийл тоглож явдаг гэсэн. Бар, паб, ресторануудаар. Аа. Тэгээд мөнгө олно. Тэгээ нөгөө нэг хүмүүстэр очиод шууд хийл тоглох уу гэж асуугаад масууд дээр ч юм уу эсвэл төрс өдөр юу гэдэнтэй ингээл Яг аль бие осоор нөгөө газраас нь биш тэр сууж байгаа газрын хүмүүст санал болгоод биш тоглолдог гэсэн юм тий. Тэгээ одоо яг бокс зардаг хүүхдүүд шиг системээр гэсэн үг байхгүй юу? Тэгээ гэхдээ яг эхлээд нөгөө нэг газрынхаа менежер юу гэдэнтэй хүмүүстэй ярилцаж асууна л та. Зөвшөөрлөө. Тэгэхдээ амар олон газраар ордог юм аа. Тэнгисээс урагшаага ихтлгүүр орох баг ингээд бүх паб ресторануудаар ингээд ордог. Яг энэ гудамжаар. Тэгээ айгүй их мөнгө олдог. Ихч мөнгө үрдэг. Олсныхоо хэрээр үрдэг гэж байна. Тэгээ одоо зарим нэг хүмүүс нэг тэгээ нэлээд баян надтай ер нь бүгд л найзлахыг хүсдэг. Тийм. Багнаас байсан юм да. Тэгээд одоо ингээ зарим хүмүүс наваг хараад танд чи нүг хийл тоглоод байдаг бицаа мөн үү гэд. Бас хүн штэ. сайн санаж штэ те хүмүүс тэгвэл. Тэгээд яг гарын мөнгө авдаг тип. Та идэх ч гэсэн болно зүгээр тий. Өөр хороо гэх. Тухайд л тий ерөнхийдөө дундаж сайлангаас л хамаагүй илүү л мөнгө олдог гэсэн. Аа. Тэ сонирхолтой түүхэн. Гэтэ угаасаа хийлгийн гут бас цаанаа нэг юм гоё мэдрэмж хүмүүст бас төрдөг л ахalta тий. Хийл тоглодог хүн чинь тэр болгоно ч бас их байхгүй. Хийл хөгжимч өөрөө гоё. Тий. Тэгээ хоол ресторан тэгж болсон гэх юм бол тий. Тансаг мэдрэмж өгдөг л үүдээ. Тийм бас тий нэг юм гоё мэдрэмж авахлаасан баг тий. Хүмүүсийн хувьд. Тэгээ тухайн үед мөнгөө юунд үрдэг вэ? Янз янзын хүмүүстэй л таарлцлаас л та. PC. Өөрөө хэрэглэн. Тэгээ гэрийнхаа амьдралд бас нэмэр болно. Аа. Тий аав ээжигээ татчангаахгүй. Тий хоол хүнс юу гэдэг ер нь хэрэгтэй юм байвал тэгэл нэмэрлцдэг. Тэгээд өөрийнхөө хувьд бол PC сайн балдаг. Тэгэл янз янзын хүмүүстэй таарлаа. Тэгээ би чи хэртний тоглогчоо. Хаач нэг 300 гэх. Ер нь баг бахта ээжигээл их зовоодаг байжтэй. За тэгүүлч аравтаагаас л хаастал авахын суус юм байна да. Багын хаастал. Жинк нөгөө нэг мөнгийг олж ийн гэж хэлсэн шүү. Стил яг. Толж. Одоо гэхдээ яг дахиад над шиг бизнес хийдэг хүн ерөөсө гараагүй баха. Яг тийм бах те нэрээ тийм хүмүүсээс гарын мөнгө аваад хөгжим тоглоод тийм бах те. Нэрэл тийм хүн баг нэрээ цөөхөн байсан баха. Зүгээр газартай нэрээд нэг тийм пиано тоглолдог ч юм уу хамтлагаараа тоглож юмнууд бол их үйдэг л байсан баха. Яг тийм байдаг. Тэрнээс гарын мөнгө авч зориулж тоглож яваа те. Тэгээд яг тоглохдоо та ямар дуу сонсомоор байна гэд шууд асууж аваад хүссэн дуугийн тоглоод өчтгөл байсан л та. Гэхдээ яг тухайн үеийн нөгөө нэг хүмүүсийн одоо хийлээр юу тоглож болох уу, юу тоглолмаар байдаг вэ гэдэг юм нь ер нь аягүй тодорхой байсан л та нэг гарын 10 орнд багтахаар хүмүүсийн мэддэг аялгуун ч гэсэн тийм байсан баг тийм. Тэгээ одоо хинти өндөр уулна гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү байдаг байсан. Тэгэл
загалмайсан эцэг тоглоод өгөөч мөгөөч гэл. Ер нь янз янзын юмнууд орж ирдэг ус тэгээ. Яа тийм. Загалмайс эцэг бол бүр амар шүү дээ. Оруулаад тоглолцдог. Тийм. Гэтэ тэр бас зөв үү. Янз янзын имиж явлаа. Загалмайс эцэг тоглож байна. Тэгэл яг согтуу үлчүү арьтаар сууж байгаа янз янзын хүмүүстэй л их таардаг л эсэл та тэгээд. Ер нь багасаа их тийм согтуу хүмүүстэй харилцаж идсэн болооч тэр би ер нь их алкогол нэг хэрэгэлдэг. Яг хэрэглэхгүй байгаа л да. Гэхдээ ер нь энгийн хүмүүс шиг хэрэглээ бол ерөөсөй болоогүй. Кофе л уудаг гэсэн штэ угаасаа. Тэ. Сонирхолтой түүх байна. Тийм нэрнгээсээ л тоглуулж исэн хүмүүсээс бусд нь ч барыг мэдхэрэг өдөг хөөсөн баг. Харин тийм. Тийм ер нь тийм шүү. За ер нь подкаст юм цаг төгсөн байна. Тэгээд сүүлийн хэдэн хормыг зочиндоо үлдээдэг байгаа. Хүмүүс тэнгууд ямар эвгүй хэлдэг юм гээш. Чожод сүүлийн хэдэн хормыг үлдээ. Манай сонсогчдод болон тэгээ сонсогчдод ер нь хандаж хэлэх зүйл юу байна? Хэлмээр ярмаар байгаа зүйл юу байна? Бас өөрийнхөө сонсогчдод Тийм. Гүй би ч тийм хүмүүс юу гэлэхтэй. Тийм. Тэгэл хүн болгон байгаагаараа байгаасаа л гэж үздэг шүү дээ. Тэгэл. Тийм хүн болгоныг хүн хүлээж авах угаас шаардлага байхгүй. Албагүй. Тийм учраас тэгэл өөр өөрсдийнхоороо нэг нэгэндээ гайвуулахгүй л амьдрчивэл болоо гэж боддоо шүү дээ. Тусалахгүй маа гэхэд гайвуулахгүй тий. Тийм тэгээд яг бүгдээрээ гол нь эрүүл байгаарай. Тийм шүү. Тийм бүгдээрээ эрүүл байгаарай. Тийм. Тийм заавал гэртээ бай гэж хэлэхгүй ч гэсэн зүгээр л ариун цэврээ сайн сахиал энэ нэг одоо өвчин золон лимчин тэгэл бид нар нэг давааг давах гэж даваа гэдэг шиг. Nice тэ. Бүгдээрээ даван гарцгаа. Тэрүүлийн яа. Тэгээд шин цамаг удахгүй гарах гэж байгаа шүү. Сонсогчдоо хүлээж агаарэ. Өмнөөс нь тэ удахгүй шин дуунуудаа одоо өөрөө уйтахаас өмнө бүгднийг цацах хэрэгтэй байгаа. Өөрөө уйтахаас өмнө өөрөө биш шүү. Тэ тийш тэр чинь хэдэн мянган удаа дахин сонсож байгаа юм ч тий. Тийм. Анх угаасаа амар хот байдаг шүү дээ. Тэр хот дээр нь л гоё бүк гэж шууд цацчих хэвээр юм шиг. Тийм. За тэгээд манай подкастэнд дэлээр олццгаая. Манай подкастэнд цаг гаргаж битэртэй ярилцсан Чожод баярлалаа. Тэгээд цаашдынх нь уран бүтээлд болон цомгийн ажилд амжилт хүсье. Хурдан гаргаарай. Бид хэд бас чих тавин хүлээж. Тэгээд сонсогчдоо бас баярлалаа. Дараагийн дугааруудад бид нартэй бас хамт байгаарай. Сонсоогүй найзуудаа бас сонсгоорой. Dig we sang guitar. You dot auto. You dig we sang guitar. You yeah. Dig we sang guitar. 10 мянга микрофоноо тэгж шалгадаг болсон байдаг шиг те 5 20 мянга тий